нар салхиа яагаад бид нэр 50%, 60%-тэй хэрэгжилж болохгүй байгааг та нэг энгийн үгээр нь тайлбар. За яг манай нар салхиных нь өөрийнх нь ажилтдаг технологийн дээр да тий. Яг энэ дүүргэлтийн коэффициентийг нэмэгдүүлэх зорилгоод efficiency-г нэмэгдүүлэхээр бид нар төрөл бүрийн батарей хоримтлуурын системүүдийг ашиглах хэрэгтэй. А тэрнийг бид нар сүүлд 80 мегаваттын батарей орсноос баг зэргийн импактад мэдэрж штэ. Хоримтлуурын станц авахгүй бол нар салхи бол ер нь бол ашиггүй. 10% нар бол салхи бол жил дундчаар 30% ашиглагдаж байна гэж дүгнэж байна тийм ээ. Тэгэхээр бид нэр бол докторгүй үүсвэр гэж хэлсэн шүү дээ. Салхи бол тийм. Хүрнээс green roo гэдэг. За би энэтэй холбоотойгоор асуулт асууя. Энэ системийг 100% сэргээгдэхээр хангах боломжтой юу? Тэр хүрнээс green roo гэдэг чинь юу гэж юм гэхээр хүргэн буюу нүүрсийг байхгүй болгоод цэвэр гэрийн болгоё гэдэг. Ялангуяа системээ одоо энэ салбараа технологийн дээрэс нь энийг нар салхиа мэдгүй хүмүүсүүд ерөөсөө тэгжил лоозон яриад байгаа шүү. Тэгэхээр тэр боломжтой юу та мэргэжлийн хүнд хариултаа. Суур системээр инерцийн систем, инверторны систем гэж хоёр төрөлд хувааж Яг байгаа. зөв. Тэгэхээр энэ инерцийн системийг хэрэглээтэй уялдуулсан инерцийн системээ тодорхой яг оптимизашн одоо боломж төлбөрөөр барьж үлдэхгүй бол энэ инверторны системүүд энэ системийн докторчлалтын дээр маш сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг одоо 2 өдрийн Португал, Испанийн ойлголтоос харж байна. за тэрийг энгийн үгээр тайлбарлахгүй хүмүүс ойлгохгүй шүү. Маш энгийн үгээр ийм л ахгүй юу. Бид нар 100% сэргээгдэхээр системээ хангана гэдэг бол үлгэр. Яагаад гэвэл нар маань оройн цагаар байхгүй болчихно. Салхи маань яг хэрэгтэй үед салхинд байхгүй болчихно. Тийм учраас бид нар хэрэгжилж чадахгүй тэр дунд нь маш том хадгалах байгууламж байхгүй. Тэгээд маш том хадгалах байгууламж хийгээд дамжуулах нь өөрөө эдийн засгийн хувьд үр өгөөж өндөр юм аа. Тэгээ энийг бас энгийн үгээр ингэж тайлбарлахгүй бол таны ярьж байгаа яг л нэг фактор юм баггүй юу? Нөгөө нэг фактор нь одоо сая яг лавга дарга ингээ хэлээд байна шүү дээ, тий. Инерц гэдэг. Тэгэхээр тэр нэг синхрон генератор буюу нүүрсээр ажилладаг энэ нөхөрчин энэ системийн хувьд нэг юм инерцийг хоримтлуулаад сууж яадаг баггүй юу? Тэгэхээр энэ системийн чинь нөгөө доктортой ажиллагаа гэж их олон юм яриад байдаг шүү хүмүүс. Тэр доктортой ажиллагааг чинь хангахад тэр нэг синхрон эрчим хүчний доктортой ажиллагааг бол ингэж ойлгоод байдаг. Үйлдвэрлэж байгаа газар хэрэгжилж байгаа хоёр тэнцүү явах. Цахилгаан эрчим хүчнийх бол ер нь бол системийн тийм. Тийм учраас заримдаа манай үйлдвэрлэл хэрэглэнээсээ давх үед бид нар Орос руу импортлж байгаа юм шиг харагдаад байгаа. Тийм үстэй. Харагдаад байгаа юм шиг нэ яг өмнөдөө энэ бол системийн баланс гормын тооцоо гэдэг чинь л өөрөө энэ тунд дамжуулж байгаа юмыг л үйлдвэрлэл хэрэглэгтэл доктортой байлгаж байгаа системийг л энгийн үгээр тайлбарлал. Яг энгийн үгээр тайлбарлал. Тэгэхээр энэ чинь ус шиг нөгөө хаагаал хүсэн үедээ байлгаж байгаа кранта онгоолгоод ууж болдог зүйл бол цахилгаан биш. Ингийн үгээр юм бол дулааныг бол харьцангуй хааз нэгээд ээж болдог. Цахилгааныг бол тэгж болдоггүй онцлогтой. Усыг бол ингээд хөсөн үед нь шугам дотор даралтыг барьж байгаа л өгөөд ээж болдог юм. Доктортой байдал гэж хэлээд байгаа. Иргэд бас энийг зөв ойлгох хэрэгтэй.